Бүгдээрээ сайн уу? Шинэхэн бичлэгтэй тавтай майрал. Бичлэгээ эхлэхээс өмнө нэг жижигхэн анхааруулга яваадах юм. Анхааруулга уншицгаацсан байх. За тэгвэл миний зүгээс та хэдээсээ асуух нэг асуулт. За юу гэхээр та бүхэнд дууны үг ер нь хэрэг нөлөөлдөг вэ? За ерөнхийдөө бол энэ дууны үг, энэ энэ өгж байгаа мэдрэмж нь яг одоогийн миний мэдэрж байгаа мэдрэмжтэй бүр яв цав таарж ийна гэж ярьж байгаагүй охид гэж бараг байхгүй хаа. Миний хувьд ч гэсэн одоо өсвөр насндаа байхдаа найзуудтай маш их тийм зүйлсүүдийг бол ярьдаг байсан. За тэгвэл хүмүүсийн дийлэнх нь тухайн дуунуудыг сонсоод мэдрээд яриад өнгөрдөг болол за тухайн дууны үгс нь өөрийг нь аллах хийхэд урайлж гин, гэмт хэрэг хийхэд урайлж гин, за тушаал өгж гин те. Нэг тиймэрхүү байдлаар бол хүлээж авдаг хүмүүс бас байдаг юм байна. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ Eminem-ийн дууны үгсийг хэд гүнзгийгээр хүлээж авч дууны үгээс аллагад хөтөлсөн 5 кейсийг ярьцгаах болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Эхний кейс Канадын Онтарио мужийн Warkworth гэх жижигхэн тосгонд гарсан. 2008 оны 5 сарын 27-ны өдөр 33 настай Мишель Барноски хамгийн сүүлийн удаа үзэгдээд дахиж хинч түүнийг олж харсангүй. Уулан дөнгөж шинэ ажилд ороод исэн Мишель гинтхэн л нэг өдөр бүх хүнээс холбоогоо тасалж таг алга болсон нь энэ. Хүүн болох 14 настай Коди Барноскигийн хэлж байгаагаар ээж нэг л өдөр гарч яваад ахиж ирээгүй гэсээр 2-7 хоногийн хугацаа өнгөрсөн. Хүүгээ ганцаараа өсгдөг сингл мамын хувьд хүүгээ нэг л өдөр орхиод тэр чихтэй алга болчихно гэдг нь эргэн тойрныхных нь хувьд ч тэр цагдаа нарын хувьд ч тэр байж боломгүй сонин сэжигтэй санагдсан байна. Гэтэл удалгүй түүнийг өөрийнх нь гэрийн ардаас газарт булгацсан байдалтай байхыг нь олсон. Мишель зодуулж 2 гарын яснууд болон алга нь хугарч эмтэрч 8 удаа хүзүү болон толгой хэсэгтээ буудуулсан байдалтай байхыг нь олсон. За мөрдөн байцаалтын явцад энэ гэмт хэргийг үйлдсэн хүн нь өөрийнх нь 14 настай хүү Коди Барноски байсан. Мөрдөгчдийн үзэж байгаагаар Коди Eminem-ийн Cleaning of My Closet гэх дуунд бүр obsessed болчихсон, донтчихсон байдалтай маш ихээр сонсдог байсан нь бол ил гарсан. Түүний дээр түүний энэхүү гэмт хэрэг нь яг л тухайн клипэн дээр гардаг дүрслэлийг дууран хийсэн гэж үзэхэд хүргэсэн байна. Дуун дээр өөрийн ээжтэй олон жилийн турш уурлаж бухимдаж байгаагаа гаргасан байдгийн дээр ээжигээ гэрийнхээ арын хэсэгт булж байгаа дүрслэл гардаг. Кодигийн хувьд энэхүү дууг арай өөрөөр хүлээж авч ээжтэйгээ маргалцсан бяцхан маргаан нь ийм үйлдэл хийхэд нь шалтгаан болж өгсөн гэж үзэж байгаа. За мөн тэрээр тухайн хэргийг ганцаараа үлдээгүй бөгөөд өөрийнхөө байшингийн эзэн болох Марк Викерс гэх залуутай хамтран үйлдснээ мэдгдсэн. За энэ Марк Викерс нь бол Кодигийн ээжийнхэн дүүтэй нь маш удаан хугацаанд үерхэж байгаа найз залуу нь байсан. За тэд бол гэмт хэргийг хамтдаа үлдээж за мөн нуун дарагдуулах ажиллаач сайн хийцгээсэн. Коди болон Марк нар ариутгагч, цайруулагч авчран гэрээ цэвэрлэж, бууга хайж, за гэрийнхэндээ худлаа ярих ажиллаач сайн хийжсэн. Өмгөөллийн зүгээс маш эмх замбраагүй хүчирхийлэл хар тамхитай хэцүүхэн орчинд өссөн учраас энэ дуу түүнд хүн тусаж ийм зүйл хийх болсон гэж өмгөөлж исэн. За 2010 онд түүнийг насанд хүрсэн гэж үзээд бүх насаар нь хорих ялыг бол оноосон. Ингэхдээ 7 жилийн хугацаанд шоронд ялаа эдэлснийхаа дараагаар нөхцөлтэйгээр суллагдах хүсэл гаргах эрхтэй байхаар бол ялалсан байдаг. За ингээд 2022 онд түүнийг хяналтанд ор сул чөлөөтэй ажиллаж амьдрах эрхтэйгээр сулласан. Харин Маркийн тухайд гэвэл мөн л бүх насаараа хоригдох ял оноосны дээр 25 жилийн дараачаас өршөөл хүсэх нөхцөлтэйгээр суллагдах асуудлыг хилцгээр шийдвэрлсэн байдаг. Одоо бол Коди хяналтанд ор тодорхой газруудаар явна гэдэг ч юм уу нэг иймэрхүү зохицуулттай байгаа ах ямар ч байсан шоронд биш сул чөлөөтэй амьдарч ажиллаж яваа. Дараагийн кейс болол Eminem-ийн A-copy хувилбар болох Christopher Duncan-ы хийсэн хэрэг байгаа. За би яагаад ингэж хэлж байна гэхээр Christopher бол яг л Eminem шиг үсээн цайруулан будаж биен дээр шивээсүүдийг нь хүртэл явц цав адилхан хийлгэхийн дээр хувцаслалт, дуулалт, үүглэлт за тэр үйл хөдлөлгээд бүгд л яг л Eminem шиг өөртөө шингээж өөрийгөө бүр Eminem гэж хүртэл итгэдэг байсан залуу байгаа.
Christopher бол караокед үзүүлбэр үзүүлдэг байсан. За ингэхдээ яг л Eminem шиг өглөж хөдөлж бүр тайзан дээр байхдаа яг л Eminem-ийн гаргадаг тэр их уур уцаартай юм шиг дүр төрхийг хүртэл үзүүлдэг байсан. За ингэхдээ яг л Eminem шиг харагддаг байсан учраас октод түүнд ер нь сайн байсан. За энэ хэрэг 2004 оны 5 сарын 13-ны өдөр Лондон хотод болсон. Хэрэг болдог өдөр Christopher караокед үзүүлбэр үзүүлж байхдаа 26 настай хуулийн ангийн оюутан Jagdeep Najran гэх эмэгтэйтэй танилцсан. За тухайн эмэгтэй бол найзуудтай яг л Eminem шиг харагддаг Шотланд залуутай болцоонд явах гэж байгаадаа маш их догдолж байгаагаа бол хэлжсэн. Үзүүлбэрээ дуусаад тэд хамтдаа Лондон дахь Christopher-ийн байшинд ирцгээсэн. Тухайн өдөр Christopher Ecstasy, LSD гэх мэт мансууруулах бодисуудыг их хэмжээгээр хэрэглэчихсэн байсан гэдгийм байна. Дараагаар нь юу болсныг нь мэдэхгүй ч тэд ямар нэгэн асуудлаас болж маргалтан Christopher түүний толгой руу бейсболын цохиураар хид хідэн удаа цохиод биеийг нь чемодан тийгээд тэндээ тэгээд орхичихсныг нь цагдаа нар олсон байдгаа. За энэ явдлаа олвол Eminem-ийн Stan гэх дуугаар зүйрлсэн байдаг. Имлэгийн дүгнэлтээр Najran тэгж олоодаа цохиулаад чемодан твтэж байхдаа хүртэл бараг цаг гарангийн хугацаанд амьд байж байгаад баг багаар амьсгал хураан өөд болсон гэж мэдэгдэжсэн. Цагдаа нарыг очиход яг л Eminem-ийн тухайн Stan гэх дууны зураг авалтын сетэнд орчихсон юм шиг Christopher-ийн гэр тэр чигтээ Eminem-ийн зургаар дүүрэн яг л тийм байр байдалтай байсан байгаа. За ингээд түүний шүүх хурал 2005 оны 12 сард болсон. Прокурорын зүгээс түүнийг хүчирхийлэгч psychopath эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэрэгт маш их сонирхолтой эмэгтэйчүүдийг үзэн яддаг хүн гэж тодорхойлж исэн. Christopher хийсэн хэргийг хүлээж түүнд бүх насаар нь хорих ял оноосон, зарим хэвлэл мэдээлэлдэр бол 25 жил хүртэл оноосон гэж хүртэл бичигдсэн байсан. За ямар ч байсан шүүхийн танхимд шүүгч юу гэж ярьж байсан гэхээр чи дахиж энэ нийгэмд гэрэл үүсэхгүй чи эндээс дахиж хизээж гарахгүй гэж болол хэлж ийсэн байгаа. За ингээд дараагийн кейс рүүгээ орцгоё. Дараагийн кейс 2016 оны 3 сарын 19-ны өдөр Wisconsin мужийн Milwaukee хотод болсон. Хөршөөд гэрийнх нь ойролцоо байх нэгэн байшинд гал гарч байгааг анзааран гал команд дуудсан. За гал командыг ирэхэд цонхноос нь хар утаа гарч байсан учраас галыг яаралтай унтрааж эхэлсэн. Байшингийн дотор 2 хүний цогцос байсан нь 28 настай Jessica Ellenberger болон 4 настай Madison Marshall охиных байсан. Мөрдөгчд эхэндээ золгүй явдал гэж бодож исэн ч цогцснууд дээр маш их хэмжээний хутгалуулсан мөр ахыг олсон. Jessica гэхэд л 20 гаруй удаа хутгалсан байсан бол охиных нь хувьд хүзэн тус газар нь 2 удаа хутгалсан мөр байсан. Мөрдөн байцаалтын явцад Patrick Fowler гэх залуу тухайн хэргийг үйлдснээр нь ил болсон. За Patrick-ийн тухайд гэвэл Jessica-тай сар гарны өмнө онлайнаар танилцсан болцох болсон. Patrick-ийн тухайд харилцаагаа илүү serious төвшөнд авч үзэж тухайн харилцааг илүү гүн гүнзгий харилцаа болгохыг бол хүсэж исэн ч Jessica-гийн хувьд өөр бодолтой байсан. Тийм учраас түүнийг охиных нь нүдний өмнө хөнөөгөөд ардаас нь охиныг нь хөнөөсөн байдаг. За мөн гэмт хэрэгээ нуух зорилгоор охиных нь буддаг будгийн номыг нь шатааж дээр нь хайсан нь ийхүү ил болсон байдгаа. Мөрдөгчдөд мөн юу гэж ярьж исэн гэхээр миний яагаад ингэх болсон шалтгааныг мэдхийг хүсчээвэл Eminem-ийн Spacebound гэх дууг сонсоорой гэсэн. Энэ дунд болохоор хайр дурлал нь донтолт болж хин нэг маш их хайрлаж хажуудаа байлгахыг хүссэн ч тэр нь санснаар болохгүй түүнийг алдаж байгаа нь яг л өөрийгөө алж байгаа мэт мэдрүүлж байгаагаар дуусан дуу байдгаа. Patrick эхэндээ хэргийг хүлээгээгүй ч тэднийг камера унтраасан гэж итгэн яаж алсан охин нь ээжигээ үхэж байгааг хараад хэрхэн уйлж байсан. За тэгээд бүхий л детайлыг бол ярьж эхэлсэн байгаа. За энэ нь бол цагдаа нарын хувьд хөдлөшгүй нотлох баримт нь болсон. Ингээд 2017 оны 4 сарын 21-ний өдөр Patrick-ийн шүүх хурал товлогдсон бөгөөд шүүгчид өртөө 4 цаг хуралдсан. Ингэхдээ 2 хүний 1-р зэргийн аллахад түүнийг буруутай гэж үзэн нөхцөлтэйгээр суллагдах боломжгүйгээр бүх насаар нь хорих ялыг оноосон. За Patrick-ийн тухайд 2021 онд давд залтсан боловч тухайн нэхэмжлэхийг нь хэрэгсэхгүй болгон ялыг нь хэвээр үлдээсэн байдгийн байна. За түүний дээр түүний өмнө нь уулзаж байсан экс найз бүсгүй болох Christina Thomas гэх эмэгтэй
Патрик өөрт нь олон хүүд нь тийм зүйл хийн гэж ярьж исэн гэсэн байдаг. Тийм учраас Патрик тухайн гэмт хэргийг бол үйлдэх нь цаг хугацааны асуудал байсан байна. За ийм кейсээ дараагийн кейс 2009 оны 5 сарын 30-ны өдөр Аризонагийн Глендale хотод болсон. 29 настай пицца түгээгч залуу болох Майкл Брайан Миллер энэ өглөө үүрээр 911 рүү залгасан. Тэрээр маш их сандарсан хоолоогоор 911, what is your emergency? I just killed my family with a knife. All of them, all three of them. What's your name? Michael Miller. This How- isn't a joke. I'm sorry? This isn't a joke. Okay. Please come out here right away because I am terrified. цагдаа нар хэргийн газар цаг алдалгүй очиход Майкл цуснд будагдчихсан маш тайван байдалтай хүлээгээд сууж исэн. Түүний эхнэр болон 10 настай охин нь газар дээр нас барж 4 настай хүн арайхийн амьтай голтой байсан. Тэдний гаднаас нь харвал энгийн л нэгэн айл 10 гаруй жил ханилсан 2 хөөр хүүхэдтэй. Майклийн тухайд bipolar disorder гэх өвчнөөр олон жилийн хугацаанд чаналж исэн бөгөөд жил дараалан өөрийнхөө эмийн тунг өндөрсгөж өндөр тунтай эмийг бол тогтмол хэргэлдэг байсан. За түүний дээр хүнд хэлбэрийн нойр гүйдэлтэй байсан учраас мөн өндөр тунгаар нойрны эм хэргэлдэг байжээ. Мөн одоо зарим хэвлэл мэдээлэлээр түүнийг шизофрен өвчнөд байсан гэж бол бичсэн байдаг. Хэрэг болдог шөнө Майкл ажлаасаа тарж ирээд хүүхдүүдээ оронд нь оруулаад унтуулсан. Дараагаар нь эхнэртэйгээ өрөөндөө телевиз үзэнгээ өвс татцгааж исэн. Майклийн хувьд хэдийн эмээ уужгсан байсан болохоор унтах ёстой байсан ч огтхонч нойр нь хүрсэнгүй. Тэгээд босоод том өрөөндөө шүнжэнгөө ганцаараа харанхуйд Eminem-ийн Kim гэх дууг дахин сонсож исэн. Шөнийн 4 цагийн орчимд эхнэр нь босч ирээд унтаагууд нь уурлаж хашгичж эхэлсэн. Тэд хоорондоо маргалдаж Eminem-ийн дууны үгсэл Майклийн толгойд эргэлдээд байсан учраас хамгийн сүүлийн удаа эхнэртэй Eminem-ийн дууны үгсийг хэлээд түүнийг зодож ардаас нь хутгалж эхэлсэн. Эхнэрээ зодож хутгалж байх хооронд нь хүүхдүүд нь буугаад ирсэн учраас хүүхдүүдээ ч мөн дараагаар нь хутгалж эхэлсэн байна. Энэ дуу нь Eminem өөрийнхөө экс эхнэр Kimдээ зориулсан дуусан дуу байсан. Араар нь тавьж өөрт нь үнэж байгаагүйд бухимдлаа гаргаж байгаа нилээн хүн дутгатай дуу. Майкл эхнэрийгээ зодож алж байхдаа ч энэ дууг дахин сонсож исэн ба сэтгцийн хувьд өөрчлөлттэй түүний хувьд уран зөгнөлөөс нь тушаал болон хувирсан нь энэ байсан. Майклийн хувьд цагдаа нарт мэдүүлэг өгч байхдаа ч энэ талаараа бол дурсдаг. За түүний дээр эхнэрийгээ яг л чөтгөр болон хуурч байна гэж бодсон, тийм болохоор бурхны хэлснээр түүнийг алсан гэж ийсэн. Ингээд 2009 оны 12 сард Майкл Миллерт 2 удаагийн 1-р зэргийн хүн амны хэрэг, 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдэхийг завдсан гэх хэрэг тус яллан 2 удаагийн бүх насаараа хорих ял, хүүгээ хөнөөхийг завдсанд нь 99 жилийн хорих ялыг тус оноож дахин суллагдах нөхцөлгүйгээр бүх насаар нь хоригдох ялаа аваад ингээд ялаа идлээ шорондоо сууж байгаа юм байна. За хүүгийнхэн тухайд гэвэл хэдийнэ насанд хүрчихсэн маш чимээгүйгээр ингээд амьдраад явж байгаа юм байна. За та хэд маань яаж энэ жоох эвгүй өргөж гэнэ үү? Одоо бүр аимшигтай кейсийг ярьцгаах болно. Энэ удаа 2016 онд Нью-Йоркод болсон хэргийг ярих бөгөөд 2016 оны 7 сарын 23-ны өдөр 27 настай Сара Гилберт ээжигээ 227 удаа хутгалан галын хороор тархийг нь хагалж амь насыг нь хөнөөж өөрөө цагдаа дуудан мэдэгдснээр энэхүү хэрэг ил болсон. Цагдаа нарыг очиход тэрээр мөн л маш тайван байдалтай хүлээж исэн бөгөөд ээж нь чөтгөр болчихсон, түүнийг алах нь бузар мөг арилгах сүүлийн ганц арга гэж итгэжсэн. За түүний дээр тэр яг л Eminem байсан гэж болвол ярьж исэн. За Сара Гилберт бол хүнд хэлбэрийн параноид шизофрен өвчнөөр олон жилийн хугацаанд шаналж байсан. Ээжийнхэн тухайд гэвэл охиныхоо төлөө маш их хичээдэг байсан. Энэ өдөр Сара ээжтэй дахиад хоолоо сонсоод байгаагаа бол хэлсэн. Ээж нь шууд л эмийг нь уулгаж тайвширсны дараа ээж нь буудан дээр хажууд нь суухад Сара дэрэнд орос хутаг гаргаж ирээд ээжигээ хаа сайгүй хутгалж эхэлсэн. Ээжигээ 227 удаа хутгалсны дараачаас хутга нь эргүү болоод биеийг нь дахин нэвтлэх боломжгүй болсон учраас галын хор авчраад татханж байгаа ээжигээ хөдөлгөөнгүй болтол нь тархийг нь тухайн галын хороороо цохиж эхэлсэн баг хагартал нь. За ингэснийхаа дараагаар аманд нь
галын хөөс цутгаснаар түүний энэхүү аимшигтай үйлдэл зогссон. Сара Эминем өөрийг нь өөрийнхөө дуугаараа дамжуулан айлган сүрдүүлж занал хийлж байна гэж бол итгэж исэн. За тэрээр Эминемийн That's All She Wrote гэх дуун дээр Сара Гилберт гэж тэрээр миний нэрийг хэлж агаад намайг занал хийлж исэн гэж бол цагдаа нарт ярьж исэн. За тухайн дуун дээр бол Сара гэд хэлхийн хувьд бол хэлдэг. За тэгээд тэр нэр нь таарсан байгаа байхгүй. Тэгтэл Сара Гилберт гэж агаад өөрлөө занал хийлэл хийж гин гэж бол хүлээж авч исэн. Тийм учраас Эминемийн дууг дахин сонсч өөрийг нь занал хийлж байгаа тэр хүнээс өөрийгөө хамгаалахын тулд шүүнч унтаж чадхаа байсан. Учир нь унтчгал юм бол Эминем зүүдэнд нь хурж ирээд түүн рүү дайрна гэж итгэж исэн. За энэ явдал босны дараачаас түүний цагдаагийн түүхийг бол шалгахад хэдхэн сарын өмнө цагдаа нар мөн түүний гэрт очиж исэн болохыг нь гаргаж ирдэг. Юу болсон гэхээр Сара өөрийнхөө 8 настай хүүгийн нүдэн дээр нохоог нь байнанд нь живүүлж тэр нохоо нь Эминем байсан. Намаа гимтэх гээд байсан болохоор нь живүүлчихсэн гэсэн байдалтайгаар сууж исэн баа. За шүүхтэр бол өмгөөллийн талаас Сараг өөрийн үйлдэлээ хянах чадваргүй самарчсан байх үедээ тухайн үйлдэлийг хийсний дээр сэтгцийн маш хүнд өвчтөй учраас хэрэг хүлээх чадваргүй гэдэг байдлаар өмгөөлж исэн бол прокурорын зүгээс нэгэн бичлэгийг ил гарган тавьж Сара тухайн үйлдэлийг хийж байхдаа ямар зүйл хийж байгаагаа бүрэн ухамсарлаж байсан гэж тэдний өмгөөллийг няцааж исэн. За тухайн бичлэг дээр бол Сара сэтгэл зүйчтэй ярьж байгаа бичлэг байгаа. За тэгэхдээ би ээжигээ алахдаа зөвхөн цээжин дээр нь хамаг анхаарлаа өгч цээж рүү л хутгалж исэн. Тэнд л хутгал бол хүнийг алж чадна үсттэй гэж хэлж исэн байгаамаа. За ингээд шүүх түүнд 2017-нд 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт яллан бүх насаар нь 20 ял оноосон. Ингэхдээ 25 жил ялаа эзэлсний дараагаар нөхцөлтэйгээр суллагдах хүсэлт гаргах эрхтэй гэж яллагдсан байт юм байна. За нэг ийм кейсүүдэн за түүний дээр Eminemийн 3am гэх нэртэй дуу байгаа. Аль цуврал алуурчин гэдгийг нийл болгоогүй ч гэсэн тухайн дуун дээр дурддагддаг шиг нэгэн цуврал алуурчны гэмт хэрэг яг тийм байсан гэдэг тийм бас суурхал байдгийн байна лээ. За эдгээр гэмт хэрэгүүдэд Eminem болон Eminem-ийн дууны үг огтхон ч хамааралгүй зөвхөн сэтгцийн хувьд асуудалтай сэтгцийн хүнд өвчтөй хүмүүсийн хийсэн аимшигтай хэрэгүүдэд Eminem-ийн дууны үг шалтак болон орж тэрээр иймэрхүү хэрэгүүдэд нэр дурддагдж байгаа нь өөрөө маш их харамсалтай. За хэдүүлээ бол өнөөдөр зөвхөн кейс ярихаасаа илүүтэйгээр бас энэхүү дуунууд дээр дуунуудыг тойрсон жижигхэн хов живүүд юу байна түүнийг ярьчихад тэгээд энэхүү бичлэгээ дуусгая гэж бодож байна. За эхний кейсэн дээр дурддагдсан Cleaning Up My Closet гэх дуу байгаа. За энэхүү дуугаа бол Eminem 2002 онд цацсан байдаг. За үүнээс өмнө The Slim Shady LP гэх цомогт багтсан My Name Is болон Brain Damage за түүний дээр хит хитэн дуун дээр ээжигээ мансууруулах бодис хэрэгэлдэг хариуцлагагүй хортой ээж мэгтэр дүрсэлдэг. За Eminem ээж Debbie Mathers эдгээр зүйлсийг худал доромжлол гэж үзэж 1999 онд Eminem-ийн эсрэг шүүхэд $10 сая нэхэмжлэл гаргасан байдаг. За гэсэн ч тэд бол $25,000 тохиролцсон ээж нь нэхэмжлэхээ буцаанд татсан байдгийн байна. За ингэхдээ тухайн $25,000-оос $23,350 ч гэлөөтэй тэрнийг нь бол хуулийн зөвлөгөө авсан гэд өмгөөлөгч нартаа өгөөд өөрөө $1,600 л хоцорсон юм байна лээ. Энэ асуудлаас болоод Eminem болон түүний ээж хоёрын харилцаа улам бүр муудаж, за тэгээ 2002 онд гаргасан Cleaning Out My Closet гэх дуугаа гаргасан байдаг. За нэг ийм асуудал байна. За түүний дараачаас нөгөө нэг Kim гэх нэртэй дуу байгаа. За энэхүү Kim гэдэг дуу нь бас л X эхнэр нь түүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн байдаг. Тэрээр юу гэж хэлсэн гэхээр өөрийнх нь нэр төрд халтсан гутаанд оромжилсан сэтгэл санааны хохирол гэж шүүхэд хандаж $10 сая нэхэмжилж ийсэн юм байна лээ. Гэсэн ч яг шүүхтэр очилгүй наана нь тохиролцоож яг хэдэн төгрөгөөр тохиролцсон нь олон нийтэд ил биш ч их хэмжээний мөнгө биш байсан гэдэг юм байна лээ. За эдгээр дуунуудыг тойрсон жижигхэн хов живчихгүй жижигхэн асуудлууд нь бол энэ байлаа. За мөн түүний дээр энэхүү бичлэгэн дээр дурдсан хит хитэн дууг ингээд орчуулчихсан тиймэрхүү бичлэгүүд бас YouTube-с би хит хитийг олсон. Тэднэрийнхаа линкүүдийг нь бол description хэсэг дээрээ тавьчихъя. Та бүхэн сонсохыг хүсвэл бас ороод сонсоорой гэж хэлмээр байна. За түүний дээр
би шинэ жилээр нэг тийм гоё гэгээлэг, нэг тийм гоё бичлэг хиймээр байгаа байхгүй юу? Та бүхэнд ботсон сансан зүйл явэл комент хэсэгт үлдээгээрэй. Би бас маш их бодож байгаа. За тэгээ ямар ч байсан энэ хүртэл бичлэгээ үзсэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бака чао. 실없는 얘기를 마저도